Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд намайг Аз зай гэдэг Лантон дохио төрөмс байгууллагын ерөнхий менежер сэтгэл зүйч хүн байна. За өнөөдөр би та хэдэд ичдийн орон хүүхд хамгааллын хөгжлийн төв буюу одоо манайхаас хэрэгжүүлсэн 17 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа төвийнхөө үйл ажиллагааны талаар энд яг хүүхд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээ маань яаж явагддаг вэ гэдэг талаар мэдээлэл өгөх чинь. За ичдийн орон төв маань одоо нийт Улаанбаатарт 2 орон нутгийн дүүрэг гээд 6 салбартай. За хүүхд хамгаалал хөгжлийн төв гэж явдаг. Өмнө нь бол яг одоо хүмүүсийн ингээд ойлгогдож байгаа зарим хүмүүс бол за эдний хасрамжийн газар ч юм уу энд ингээд хүүхдүүд 24 цагаар амьдарч идэг гэдэг ойлголттой байдаг. Одоо бол манай дээр яг юм 24 цагаар амьдардаг, байрладаг тийм хүүхдүүд байхгүй. Яг өмнө нь бол төр хамгаалах байр манай дээр 5 жил ажиллаж байсан. Гэтэ одоогор бол тийм үйл ажиллагаа байхгүй байгаа гэсэн үг. Одоо хүүхд хамгааллын үйлчилгээ маань яаж явагдаад байна вэ гэхээр урьдчилан сэргийлэх гэдэг дээрээ илүү төвлөрсөн. Манай дээр одоо 14-5 төрлийн сургалт хөтөлбөрүүд хэрэгждэг. За яг мэрэгчлийн багш нар нь хаасан одоо ингээд яг зөвхөн Улаанбаатарын салбар дээр авч үзвэл улаастын салбар дээр маань одоо яг мэрэгчлийн багш нар хурж ирээд сургалт хөтөлбөрүүдэд заагаа явж байгаа. За тэгээд дээрэс нь одоо яг бидний энэ суудсан байгаа кофе шоп байна. Манай кафе. Энэ бол яг олон нийтэд нээлттэй үйлчилгээ үйл ажиллагаа явуулдаг. За бид нар энэ сургалт хөтөлбөр нээлттэй одоо кофе шоп номын сангийнхаа хүрээнд хүүхдүүдийг нөгөө тогтмол ирдэг хүүхдүүд маань биен дээр нь ямар нэгэн шарах сориг үүсч үү? Эсвэл угаасаа ирдэг хүүхдүүд маань ирэхэ болчихвоо, харагдахгүй байна уу? За эсвэл бол дуун цаашаа ороод алга болчихвоо, бусад хүүхдүүдтэй харилцахтаа юм илүү төрөмгөө болцсон байна уу гэдэг ч юм уу юм. Одоо манай ажилтнууд, бариста нар, багш нар бүгдээрээ ингээд ажиглаад за энэ хүүхд дээр анхаарах хэрэгтэй байна. Энэ хүүхд жоохон юм өөр байгаад байна гэдэг ч юм уу. За тэгээд тиймэрхүү зүйлийг анзаарах лээрээ сэтгэл зүйчтэй одоо хүүхд хамгааллын багтаа хэллээд бид нар тэрэн дээр нь буцаагаад хариу арга хэмжээ аваад явдаг гэсэн. За саяхан бол одоо манай бариста эндээ нэлээд олон жил ажилласан юм гоё ихч байгаа. Тэгээд манай бариста ихч маань саяхан бид нарт нэг хүүхэд холбож өгсөн. Хамгийн сүүлийн тохиолдол нь. За одоо нөгөө ингээл ажилд харах гал бичсэж байна. За энэ доор нэг хүүхэд байгаад байна. Уулзаж үзэх хэрэгтэй юм шүү гэн. Тэгээд яг ингээд юм гадар хувцастайгаа байгаад нэг хүүхдийг нь бол танихгүй хүүхдээ, нэг нь бол манад ингээд тогтмол ирдэг хүүхд байна. Өдөр ингээд ээж нь хайгаа явж исэн юм аа гэд. Тэгээ ингээд би уулзаж үзчихсэн. Тэгэнгүүт ингээд яа харахгүй хүүхд хамгааллын үйлчилгээ шаардлагатай кейс нээгээд явах шаардлагатай 2 хүүхэд байсан. Тэгээд бид нар үргэлжлээд одоо хамтарсан багтаа нь холбогдоод, дүүрэглүү нь холбогдоод тэгээд тэр хүүхдийн маань одоо сургуулийн нийгмийн ажилтнанд манайх руу бас холбогдоод бид нар ингээ хідэн талаасаа энэ хүүхдийн асуудал дээр хамтдаа шийдэл олъё, илүү одоо нөгөө аюулын зэргийн үнэлгээмийг нь багасгах, нөхцөл байдлыг илүү сайжруулъя гэдэг дээр хамт ажиллаад явж байгаа. Гэх мэтчлэн одоо ингээд шаардлагатай кейсүүд гарч ирэх юм бол яг хамааралтай хороо дүүрэг цагдаатай хамтраад ажиллаад явдаг гэсэн үг. За энэ бол нэг ажил байгаа. За дахиад нэг урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгддэг ажил нь манайхаас мэдлэг бол миний бие хамгаалагч гэж сургалт явдаг. За энэ сургалт бол яг юм хүчирхийллээс хэрхэн яаж өөрийгөө урьдчилан сэргийлэхин, яаж өөрийгөө хамгаалахын, яаж хүчирхийллийн харилцааг одоо таних гэдэг чиглэлээр хүүхдэд ойлголт мэдээлэл өгдөг гэсэн үг. Тэгээд энэний маань яг сургагч багш нар манай Лантон дохио төрөмс байгууллагын сайн дурын гишүүд байдаг. Тэд нар маань өөрсдөө сургагч багшаар дотроо бэлтгэгдээд 10 жилийн сургуулиудаар очиж сургалт зохион байгуулдаг гэсэн үг. За үүн дээр нэмэгдээд манай дээр одоо нөгөө түрүүн хэлсэнчлэн 15-6 төрлийн сургалт хөтөлбөрүүд хэрэгждэг. Тэгэхээр энэ сургалт хөтөлбөрт хамрагдж байгаа бүх хүүхдүүд маань 5 төрлийн үндсэн сургалтанд хамрагддаг. Үндсэн 5 модуль гэдэг. За энэ 5 маань дотроо юу байдаг вэ гэхээр сэтгэл зүйн сургалт. За биеийн аюулгүй байдлын сургалт буюу хэн хаан ч яаж хурж болохгүй юм те. Энэ талаар ойлголт өгдөг сургалт. За нэг нь цахим аюулгүй хэрэглээний талаар. За дөрөвдөх нь болохоор орчны аюулгүй байдал буюу
одоо ямар нэгэн цахилгааны утас юмд хүрж болохгүй гэдэг ч юм уу тий зам гаргахтаа ингэн ийм юм дээр анхаарна гэдэг сургалт. За тавдах нь болохоор ялгаатай байдлыг одоо хүлээн зөвшөөрөх одоо ялхарлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх үеийнгийн дээрлэхэлтээс урьдчилан сэргийлэх ийм чиглэлээр 5 модуль сургалт багцаараа явагддаг. Тэгээ манай дээр одоо байгаа бүхэл хүүхдүүд маань энэ сургалтнуудад хамрагдаад явдаг. За ерөнхий ийм яг шууд утгаараа одоо хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлийнхэн ажлууд ийм ажлууд байна. За үүн дээр нэмэгдээд манай байгууллагаас барьж явдаг нэг концепц нь юу вэ гэхээр хөгжил бол шинэ төрлийн хамгаалал юм аа. Хөгжсөн хөлт хамгаалагдж байгаа. Өөрийгөө одоо хамгаалах мэдлэг чадварт суралцж юм тий. Өөрийгөө ч байсан өөр бусад хүмүүсийг ч байсан юм хамгаалж чадах одоо ийм суур чадварт суралцж байгаа. Хүүхдүүд бүгдээрээ ийм нөгөө тэгш боломжтой, тэгш хүртээмжтэй байх юм бол ямар нэгэн байдлаар ийм давуу болон сул тал үүсэхгүй ингээд тэгш явж гинэ гэдэг нь өөрөө манай байгууллагын хувьд бас ийм за энэ бол хүүхд хамгааллын шинэ бас нэг өнцөгтэй үйлчлэг гэж үзэж байгаа. Одоо ингээд бид нар энд ингээд хүүхдүүдтэй хичнээн одоо өөрсдийг нь урьдчилан сэргийлэх хамгаалах мэдлэг ойлголт өгөөд хичнээн хөгжүүлээд байгаа ч гэсэн хүүхдийн хамгийн их одоо цагийг хамт өнгөрөөж байгаа, хамгийн их хамт байгаа хүмүүс бол асран хамгаалагчид гэр бүлтэй илүү их цагийг өнгөрөөж байгаа. Тэгэхээр асран хамгаалагчийн зүгээс хүүхдтэд тавьж байгаа анхаарал халамж нь за чанартай цаг гаргаж байгаа нь ойлгож ярилцж байгаа тий ямар нэгэн юм шийтгэлийн арга хэлбэр ашиглахгүй байх зэрэг нь хүүхдэд илүү их чухал. Тэгэхээр эцэг их асран хамгаалагчийн зүгээс таны оролцоо, таны хийх юм нь яг хүүхд хамгаалалт, хүүхдийн хөгжилд, боловсролд, хүүхдийнхээ ирээдүйд илүү их ач холбогдолтой юм шүү. Эцэг их асран хамгаалагч, аав ээж, ах эгчтэй юм хүүхдийн эргэн тойронд байгаа бүх хүмүүс зөв үйлдвэр дуурайлалдаг, ойлгодог, сонсдог, дэмждэг, хамт байдаг тийм байгаарай. Манай эцэдийн орон төвийн үйл ажиллагаатай болон яг Лантун дохой төрийн бас байгууллагатай маань одоо хамтарч ажиллахыг хүсэж байгаа, дэмжихийг хүсэж байгаа, оролцохыг хүсэж байгаа тийм бидний нэг хэсэг болохыг хүсэж байгаа хүмүүс байвал бүхэнд нээлттэй сайн дурын гишүүнээр ч байсан хамтрах одоо хамтрагчийн хувьд ч байсан тийм. За тэгээд өнгөрсөн өдрүүдэд хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа.